Дорнод аймагт ажиллах томилтойгоо хүрээнд ерөнхий сайд тус аймгийн удирдлагууд давалдаж орон нутагт толгомдож байгаа асуудлын талаар ярилцжээ. Хэд хэдэн чухал асуудлыг энэ тэргуунд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар аймгийн удирдлагууд танилцуулжээ. За тодорхойлбол халахгүйсэн бүгд найрамдах хятад ард улсаас өндөр үнэтэй эрчим хүч импортловч үнийн зүрэг улсын төсвийн татаасаар олгож байгаа. Цахилгааны шугам гэмтэл гарах, засвар үйлчилгээ хийхэд цаг хугацаа алдах, үл ойлголцох асуудал хүндрэл учруулдаг хэлсэн. Мөн тус аймгийн Дорнод нийтийн аж ахуйн хувьцаат компанид Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлсэн орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн 3.3 тэрбум төгрөгийг орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт болгон зээлээс чөлөөлөх хүсэлтийг Дорнод аймгийн удирдлага засгийн газрын тэргуунд боломжилсан байна. Сүүлийн жилүүдэд чой болсон хотын гэр хороол тэлж орон сууцны хороолууд их баригдаж байгаа нь хотын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээг шинжлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. За иймд хотын цэвэр бохир усны шугам хоолойг өргөдөх зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэх мөн одоо ашиглагдаж байгаа 1969 онд баригдсан цэвэрлэх байгууламжинд технологийн өөрчлөлт хийх, хотын цэвэр ус ариутгах, холооржуулах байгууламжинд ус ариутгах шинэ технологиг нэвтрүүлэх, төмөргөөжүүлэх байгууламжийн технологийн шинжилгээ хөрөнгийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөхийг тус хүссэн байна. За эдгээр асуултуудын заримд нь газар дээр нь хариулдаг ч хөрөнгө оруулалтын томоохон саналуудыг судлан үзээд иргэн тодорхой хариу өгөхөө ерөнхий сайд мэдэгджээ. Нэрэ манай иргэдэд юу хүрч ийгүүд хөрөхгүй байна. Тэр тусмаа дорнотынх нь. Тэр учраас засгийн газар ямар хуулийн төслийг бэлдэж байгаа гэхээр байгалийн хууль ашигласны төлбөрийн 10%-ийг суманд нь 20%-ийг аймагт нь үлдээ гэсэн ийм хуулийн төсөл бэлдэж байгаа. Энийг бид одоо оруулж батлуулна. Хэрвээ энийг батлсан бол ямар хэмжээний мөнгө сумд ирэх хөөхтэй жишээ матад сум бол 2-3 тэрбум төгрөгийн их үүсвэртэй байна. Тэр тэнцэнтэй хүн болгоод төрийн байгууллага ордоггүй.